За сайн байцгаана уу эрх мөндөд үзэгчдээ. Та бүхэндээ өвлийн тэргүүн сарын шинийн 4-ний сайхан өдрийн мэндийг хүргье. Үзэгч та бүхэндээ НТV телевизийн уран бүтээч хамтлан Монгол Бүхий өргөөнөөс өнгөрсөн 7 хоног зохион байгуулагдсан 2 барилдааны бүрэн гэхээр нь шууд дамжуулан үзүүлсэн. За тэгвэл энэ өдөр үзэгч та бүхэндээ уламжлалын дагуу Бүхийн өрөөнөөс Бүхийн өрөө нэвтрүүлгийнхээ ээлжид дугаарыг хүргэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр одоо таймлах 2 барилдааныг үзэгч та бүхэндээ хамтран хөтөлж хүргэхээр за манай телевизийн хөтлөгч Удаан Жаргал за 2 багш маань хүрэлцэн ирсэн байна. Эв Монгол клубын багш тасгалжуулагч, Монгол Улсын гавьяа тасгалжуулагч Бүдээ Азрын Адик бах маань хүрэлцэн ирсэн байна. За мөн одоо Монгол төрийн их баяр цэнгэл наадам, үндэсний их баяр цэнгэл наадамд өнгөрсөн жил өөрийн унган шаваа төрүүлгэж Монгол төмний бас үндэсний их баяр наадмын баяр багтлын дээд одоо энэ сайхан арслан цолтон төрүүлсэн багш мөнгө дуулдах багш манаас хүрэлцэн ирсэн байна. За та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Өдрийн мэндийг хүргье. За өдрийн мэндээ. За хоёр багшийн шав 2 өдөр дараалсан барилдаанд нэг нэгээрээ дараалан төрүүлсэн ийм барилдаантай 7 хоног өнгөрлөө. Онцлог дугаар болж байна тийм ээ. Бүхий дугаар бас болж байна. Тэгээд 2 барилдааныг хамтдаа тоймлон үзүүлнэ. Сая бас найруулагч маань дэлгэцэн дээр бас ямар барилдаан тоймлохыг харуулсан бах. За тоймлох барилдааныг эргээд харуулж байна. За өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр буюу 2025 оны 11 сарын 21 их эзэн Чингис хааны үндэсний 863 жилийн ой Монгол бахархлын өдөр зориулсан Чингис хаан цомын төлөөх барилдаа. Чингис хаан цомын төлөөх барилдаа гэж 2 дахь одоо цом олгож байгаа барилдаа. За маргааш нь бол сумын цолтой болон залуу хөгчүүдийн 11 сарын барилдаа зохион байгуулагдсан. 129 дахь удаагийн барилдаа. 129 дахь байсан уу тийм ээ. За найруулагч шууд төрсөн өгөөд явж байна. За ар дээр нь хэдүүл бас ярих цаг бол бас нэлээд олдох баха. Дуулдах багшиг бас бүхий өрөөнд нэвтрүүлэгт анхудаа орж байгаа дээрээс нэлээд яриулахгүй бол үзэгчд манаас одоо шүмжлэх нь бол юу одоо тэгэж ийм боломжийг одоо ашиглаж чадсангүй гээд би ч үлээ юм асууя гэж бодоод байгаа болцоо дээр нь. За нээлтийн дүрсийг харуулж байна. Ер нь бол ийм төрийн хүндэтгэлийн ийм том барилдаануудад, том цолтонгууд олноороо зодголдог. Эрс өндөртэй гоё барилдаа. Эрс өндөртэй тийм ээ. Залны бүрэлдэхүүн шөндөр. Ойрд барилдаагүй жаргал баяр зам байна, цацсан ушир харцаг байна, лаа очир байна. Шинэ харцаг чинь ер нь гараагүй байж ирж байна. Наранбаатар тий. Энэ барилдаан дээр л ер нь нэр зодголсон шүү дээ. Тийм байна. Нөхөө Содном арслан байна. Наадмаас хойш барилдааг авсан баг. Барилдаагүй баг. Саарслангийн бэлтгэлжилт хэрэг санагдсан 2 багшд. Ер нь форм бас их сайтай л бас харагдсан шүү дээ. 2 багшийн удаа. Тийм, ер нь бэлтгэл сайн байна. Нодныг бол нодон зааланд гараад энэ төр байхдаа жаахан жингээ татсан. Нэлээд хассан байсан. Тэр жаахан нөгөө тодорхой хэмжээний спортын нас явах тусам хүний биеийн жингээ индекс чинь бас жаахан багасч яахгүй бол хурданд нөлөөлнө шүү дээ. Хүний хөлийн тэнцвэр. Тэгээд жаахан хассан байсан. Энэ жил бол нөгөө талын 2 талтай л да. Нэг талдаа ингээ хурд нэмэгдсэн ч гэсэн бас тамир тэнхээнд нөлөөлнө. Одоо Монгол үндэсний хүн яг өнөөдрийн дүрмээр бол хапгал 2 талаас нь одоо тэгэл зайгуу золгуулаа шахаад ямар ч болцоо олохгүй шүү дээ. Имлэг орох тэнцэнс нэг юм уухч одоо тийм болцоогүй дүрмийг ингээ шахацсан. Тэгэхээр тэсвэр хүчний тэсвэр гэдэг юм бол заашгүй. Тэгээ бензинтэй бол тэр нь уйлдаж өгöd байна л да. Тэгээ орсон бол би жингээ жаахан тавьсан байна. Их гоё болсон байна гэж харж байгаа. Дуулт багш сэтгэл. Сатнаар жавслан за энэ жил наадамсаж барилдахгүй жоод 11 сард барилж эхэлчихсэн эрт. Одоо өргөний барилдаан барилж эхэлчихсэн гэж нодон барал цагаан сар гарсан баг шүү. Тий тэр авир цаг гарсан. Тэгээд сая л форум сайт тэрлээ. Ер нь одоо чи наадам болох 7 сар. Тэр болтлоо очихд бол бас жоохон жим масны мэдрэх юм бүр гоё харагдчихлаа шүү. Ер нь форумд орцсон бэл. За энэ өдөр бол одоо нэгийн даваанаас эхлээд дууштай шуутай дуйлантай барилдаанууд өрнөсөн. Тэгэхээр
4-ийн даваанаас бол өсвүүлээд бид нар бас тойм барилдаанаа хүрэх учраас 1 2 3 4-ийн даваанд онцлог барилдаанууд ер нь юу байсан бэ гэдэг слайдыг харуулж байна. Хүн төрөлхтний инстинкт юм шиг байна. Аа. Жижигийн цол багтаагийн хүч багтаагийн тийм ээ дэмждэг тийм ээ хүн төрөлхтний инстинкт гэж байна. Тэрнээсээ их нөлөөлж үзэгчд. Дархан аврах хүн нэгэн даван дуунах бол юу нь сайхан байх уу? Тэгээ наадмын одоо баруун зүүнний магнаа ингээл гэтэл нөгөө наад хүн цол багтаа учраас л асуудал тэндээ байна шүү дээ. Сумын заанаас дархан аврах хүртэл ямар олон цол байна? Тийш. Аймгийн начин, аймгийн харцаг, аймгийн зан, аймгийн арслан 4. Улсын начин, улсын харцаг, улсын зан, улсын гард, улсын арслан, авраг, даян авраг гэд 13 4 цолын одоо юугаар бол зөрөөтэй болж штэ. Тэгээ тэр утгаараа улсууд бол их дэмждэг. Нөгөө талдаа бол яг наадмын зүүнний магнаа ингээ унах чинь бас жаахан тиймэрхүү байдаг штэ. Ер нь бол та нар тэгж боддог юм одоо бүхий мэргэжлийн бид нар Эхний холбоор талаас нь 2 багш. За яг манд хоёр яг манай аврах сургуулийн манай ангийн хүүхдэлтэй тэгээ би одоо ингээ аврагын хүүхэд миний шавхаар зарим дуртайч байдаг юм уу дургуйч байдаг юм уу одоо эдгээр чи ингээ төгсөөд чи хэдэн он төгссөн 20 он төгссөн юм 98 оны залуу энэ лавга интернет анги манай ангийн дараах хүүштэй бүр Энэ сумын тийм хичээл сурлагыг сайтай онц сурдаг бичиг үсгийн боловсрол бол ангийнхандаа нэлээд дээгүүр юм тэгэл одоо сайн бэлтгэл хийдэг юм л хүү байгаа. Хөлгөр авдаг юм зааж өгсөн. Тэгээ одоо бол яг нөгөө ар хангаан гэж яваад байгаа юм. За Дармаа Узрахын хүү мөнгө тулга бол жинхэнэ одоо жудо энэ бол яг давхар ачаал гэдэг. Миний бодлоор бол энэ бол давхар ачаагаас илүү яг жудогийн дохох мэх шүү саяны арагшны аваачаад дохож байгаа байхгүй юу. Давхар ачаа гэдэг бол саяны хөдөлгөөн дээр ачиж байгаа хүн бол бие эргүүлж атсан тал руугаа одоо ингээд толгой шилжүүлэхээс ахвала тийм хөдөлгөөнтэй. Энд чинь бол яг арагшны маягтай дохоо тавьчихж байгаа. Тэгэхээр бүхийн бүх төрлөөр цэвэр буусан да. Удамтай, хоёр талаасаа удамтай шүү. Дармаа Узрын Мөнх тулга гэж энэ залуу бол Тэгээд дээр оюун боловсролоор авсан. 2001 оны залуу санагдаж байна. Тийм нэг он. Тийм ээ. Самбараас бэлтгэл хийжсэн юм л шүү дээ. Манай магнаа энтертэй яг жацуул юм байна л дээ. Тийм ер нь жудогийн шигшээ дээр олон жил бэлтгэл хийсэн. Сам жудогийн тэмцээнд ч их явсан. Цэвэр нөгөө суур гэж ярьдаг бол сам жудо сууртай. Ийм л залуу. За энэ хоёрын барилдаан дээр хоёр багш. Энэ бол үнэн гоё барилдаа болсон юм. За энэ баасан хөө энэ хоёр хэдийн даваа вэ? Болгоны Бат Эрдэнэ хоёрын Болгоны Бат хоёрын даваа. Хоёрын даваа. Шуудга тавиулаад энэ дээр тэгээ сувгалтаж хөнтрөөд хараар нь очиж мордоод энэ дагсан барилдаа. Дагсан барилдаа. Ер нь бол нэг яг агуулгаар бол яа ихний хөлбөрүүд бол уралдсан байл шүү дээ. Одоо энэ сувгалтаж хөнтрөө энэ дээр бол дөрмөнд дэгшвэрцгээд орцсон болохоор бол залуучуудын тасгалжуулагч нарын одоо гол анхаарал хандуулж байгаа хэсэг шүү дээ энэ дээрс маш их барилдаан сурдаг. За яах вэ тэгээ жаахан төвчээр алдсан хутгаа цаана мордоод наадлын хутгсан хөл бүрэн одоо тулалт аваагүй цаана очиж мордохоор үндсэндээ бол хөндийн төв алдагдаад ингээд өөрөө жаахан цуцсан байх та бас гэ тэгээ жаахан төвчээр алдсан юм болов. Эхний дээр хавраа фактор байгаа ш энэ дээрээс мордоод өвдгөн дээгүүр хандж. Хавраа дөрөв хөдлүүлээд өндингүүт нь очих хутгаад тэр хутгсан хөл арагшаа тулалт аваагүй наад зүүн хөл очиж мордоол тэнцэр тэгээд арагшаа тэнцэр болсон. За 3 даваа гараад ирвүү. Тий. Бям ботлохын арсан ч өөрөө зүүн талтай хүн. Бям ботлохын арсан энэ дээр яагаад ингэ удаад байна гэхээр өөрөө зүүн талтай хүн баруун талд нь хонгодчихоор тэгж их дураараа бас цацаж чадахгүй. Зүүн талдаа бол арсан их гоё цацсан штэ. Мөрийг хомжгаа тэр тулах гарыг одоо тулах боломжгүй болгоно. Гэт энэ дээр баруун талтай багт мань хүнд өөртөө жага эвтэйхэн. Эсэргээрээ мөнх тулга бол өөрөө баруун ташаатай учраас цалны том зөрөө байгаа гэсэн. Тий. Хоёр ташаа нийлэхгүй. Бям ботхны хувьд эвгүй болчиход байгаа. За тэгтээ бол яг хуу тийм сайн мэх болоогүй. Ягаад гэвэл гар ургалаагүй давуулаад дохсон өвдгний нүдэн дээр. Тийм тэгээд яг хуу
нэгдүгürt нь чинь бас яг энэ байдлаас харагдвал дахис гэдэг нэг жоохон уян хатан чанар анзаарч байгаа биз. Бие их зүйлс бол хоёрдугаарт бол сурцтай баруун дашаа бол сайтай. Тэн дээрээ бол бас унна гэсэн юм тархинд байхгүй шүү дээ. Тэгээд ийм одоо тодорхой хэмжээний хүчин зүйлүүд бол нөлөөлсөндөө л гэж харж байна. Механик гүйцэтгэлийн өмнө өөрийнх нь нэг актер том барьцаа байгаа шиг юм тийм мөгтлөө. Тийм нөгөө уг нь бол давуулж ирчээд давуулаад зүүн гараараа тэр шуун дээрээс ч юм уу ширээсэн дээрээс ч юм уу хоёр барьцтай догсон бол илүү даацтай болно. Баталтын хүчинд нөлөөлнө гэсэн үг шүү дээ. Нэг барьцтай. Нэг бол бүр давуулсан биш гарын ургалаад чихэд тулаад чихэд төмөрсөн бол бас доороо хийчих болцоотой. Тийм юмнууд л харагдсан. Тэр гар уургалаад орхон баяр нөгөө Бацуур авартай ингээд өөрөө илүү гисэн тэрхээ ургаа ингээд тэгж хөмөрсөн шүү дээ. Тийм одоо юу харсан бол эн чинь бас дахин бичлэг үзсэн шүү дээ. Тэгсэн. Тий. Их ойрхон унж байгаа шүү дээ. Ер нь бол хуучны одоо бичлэг ухраахгүй хуучны саяхан хэдхэн жилийн өмнө хүмүүс марцчих юм да ийм барилдаа нэг бол хайна гээл барилдалтай байсан шүү дээ. Одоо л ингээд талбарсан калафангийн толгой тохируулж байгаа юм шиг нарийн дозороор камер шүүдэг болсон байна шүү дээ. Яг ер нь бүгд нэгэн жигд бэлтгэл хийж байгаа ч гэсэн энэ дотроос ингээд одоо зарим нэг нь дасраа дэшээ том цолонд хүрэж байгаа шүү дээ, тийм ээ. Яг адилхан бэлтгэл хийгээд байхад ягаад дэшээгээ зарим нь илүү амжилт гаргаад байгаа гэхээр нөгөө л одоо бүх бол 80% нь 75-аас 80% нь удамшдаг. Удам дагдаг гэдэг. Одоо Батмагна хэлсэн жалгаа байхгүй том удамтай. Дармаа узар ах бол 64 оны луу жилтнүүдийн одоо жижигний хэдэн бүхийн нэг шүү дээ. 82 оны үндэсний бүхийн улсын аваргад тэр улсын аварга бодвол спортын төв ордонд болсон баг. Тэгээд манай Том Сохот талигч Том Сохот ах алтан медаль авч ирсэн. Монголын дармаа узар ах Захмаа аймгаас бодвол Юнгэ багш нэг алдартай Юнрэн багш авч ирсэн баг. Тэгээд мөнгөн медаль авсан. За хүрэл медалийг Төв аймгийн сэргэлэн сумын харьяат улсын өсгөдөр начин Химэдхийн амраах хинжлээд барилдааны Аз тивийн аварга амраах авч ирсэн. Дөрөвт манай алдарт их аварга Батэрдэн аварга маань дөрөвт орж ирсэн гэж. Ийм түүх байдаг. Тэгэхээр дармаа ахыг энийг ярьж байгаа нь бол энэ бүхийн том удамтай хүүхэд. Ээж талаасаа бас би Захмаа аймгийн Идэр сумын харьяат Дэлгэр гэж нэг аймгийн арслан хүн байсан юм а. Одоо энэ 90-ад оны ихэр бүхэн өргөнд их бүх үзэл сууж идэг жолооч. Тэр хүнтэй бас одоо хамаатан гэж мөнгө тулгын ээж. Тэгэхээр хоёр талаасаа удам нөлөөлж байна тийм ээ. Тийм бай. Тэгээд нуруу туруу энэ бол Бомбаяр зааны нэг залуу шиг гооноогоод сайхан байгаад би бүхийн галбир хийцээр удам их нөлөөлж байна гэж ингэж бодож байгаа. 90 оны онолтыг манай хариулагч харуулж байна. Ганцхан сумын за нэг аймгийн арслан. Аймгийн зол тонгоос ганцхан сууж байсан юм шиг. Пүрүү сайхан за амар сайхан начи хоёр онолтоор дарсан юм байна тий. Пүрүү сайхан за амраа начи хийсэн юм наваг ахиж амлахгүй гэсэ гэдэг. Тэгэл яалч онолтоор таарад. Энэ хоёрын хоорондоо харьцаж 11 нэг үү? За тийм баха 10 нэг нь 2 оронтой тоор орсон баг нэг байсан. 11 байсан. Ерөнхийлөгчийн цомоор оригингийн нөгөө дуулаартай барилдаа гэж. Одоо цаг хугацаа их хурдан юм а. Саяхан юм шиг амраа дунгуйлдал байсан чинь 2 жил болцсон биш. Тий, 2 жил. Ховдын идэг бүгдээ цавлаа. Ховдын их гурлыг. Тэр барилдаа ер нь бүхийн түүхэнд алтан өсгөр гэдэг шиг их тод үлдээ шүү. Тийм. Тэр 2023 оны алтан цомын барилдаанд тэгэл. За гавья. Одоо л улсын сатан ус шахчихсан шиг бүгдээ шүү. За энэ барилдаа тэр юуны барьцсны алдаа гаргаж байгаа. За одоо дуултахад чөлөөтийн хүн сайн мэдж байгаа тэр сугдаж ухарж байгаа өөрөө цаашаага зүгээр тойроод бөксрүүн тойрохгүй ухарж явж хөтлж байгаа тэн дээр дагаж алгадуулж шít. Даш өөрөө гарын үзүүр одоо бяр хүч сайтай сайхан том ястаа залуу чирж байгаа шүү дээ. Энэ чинь хоёр дахь дээр нэг хараад байсан. Тэгээ очиад алгацж байгаа. Ер нь дашид тойрсон бол энэ харваа орж ирэхгүй. Тий, олон нэлээд хэд унтсан шүү. Тэгээ 3 1 өв. Тий, нэлээд хэд унтсан. 2 3 даш харцлаа. Тийм байна. Тийм үү. Юуг нь 3 1 өв тийм харагдчихсан. За жаргал баяр за их гоё приват татсан.
Ардны гарсан. За ингээ гараад Жааныг юу хэлээ. Бэлэг зайтай хэлээ. Сайтай хэлээ. дараа нь дахимждаг. Магна их хурдан давчих. Ер нь дээхний үед манай селектор багш ярьдаг байсан юм. Баяраа гардыг, баяраахыг хэлэх ер нь л одоо 3, 4, 5-ын даваад хамгийн түрүүнд учраа өгөхөд давдаг гээл. Сүүлийн үед одоо энэ залуучууд донд бол магна хамгийн түрүүнд учраа өгөхөө даваад байна шүү дээ. Тийм ээ. Энэ бас нэг юм хэлээл байгаа юм тий. Сүхбат залаачр. 2 зааны дараалсан даа. Бид ч ерөөс ойрхон давалцсан. Дөрөндөө очиж шуугаал ерөөсөө. Энэ дахин даваа. Өөрийнх нь даваа тий. Цод. Цагаан сараар отхон төгс дунснаас хойш бүхэн өргөнд барилдааг бах. Жаргал үе зам уу? Тий. Ууцсан биш үү? Тэг жийж хав. Харин наадвар чинь хэн дунлаа? 4 Өсгөлээ хүрлээ дундаг чинь өнгөрсөн жил тийм ээ. Түрүүчийн жил. Оргил бол хэн дунсан юм бол дож байгаа за. Алуусан гэж явж байгаа тахна. Ялаа чирээ. Тий. Ийс тагой дахимтай. Хин чин хөтрүүлга яг энэ дахимтай хийгээд байдаг тий. Энэ цуг бэлтгэл хийдэг штэ найзууд тий. Тийм ба. За энэ ингээд давуулдаг буруутсан л да. Тэгсэн. Ийм их бяртай гол ясаатай үнийг ингэж давуулдаг бол жаахан буруутсан. Зүгээр давуулж болно нүрийн урдуур. Үндсэндээ бол зөө мөрөн дээгүүр нь толгойг ингэж согон дуур гаргахгүй давуулаад тэндээсээ хутгаа юм уу мордоо ч юм уу тийм байдал үүсгэсэн бол хараа бүтэн давуулахаар ганцхан ойлоо шийдсэн. Пүрв сайхан за садан дээр жарслаа хоёр бол энэ давуулахыг бол антахгүй шүү дээ. Эсгэхгүй. Тэр үнэн та нар зохиол авчихдээ. Энийг ч л хүлээжилаа гэдэг шиг. Тийм ээ. Тий. Цэвэрхэн гоё татж байгаа. Харин тийм бүр хөндийг гаргаж ирээ тий. Тэр ингээд толгой гаргаж байгаа. Зүгээр нүрийн урдаас маягтай ингэж давуулж аваад тэгээд тэндээсээ хутгадаг юм очоо мордсон бол бас ямар байх вэ бол гэж харагдчихсэн. Яг түрүүний багшийн тэр нөгөө жоохон байрлалаа алдаа нөгөө жоохон илүүд тамиртай нөхдөл яачаад байгаа болохоос тэрнээс яг ингээд сэрүүнээс ингээд барилдах бол лавгралын ажиллагаа бол яг үндсэн хөвтөж нь би хардъя. Ажиллагаа бол эцэгтэй. Энэ цаг үе Чөлөөд өгөх чинь өөрөө за тэгэл завсаргүй тийм биш тэрс. Дамаа хүн чинь бүр ерөөсө 2 гарны ажиллага. Тэгэд одоо лаг гэрэл чинь шинжин ингэж ухаж байгаа, ноолж байгаа. Тэгээд тэр 2 гарн дээр нь яаж ачаалаа өгч вэ? Уг нь түрүүний тэр юм дээр яг даш яг байрлалын юм дээр л харвчж байгаа болохоос ерөнхийдөө нэлээд муудах тавьчих шүү дээ. Нэлээд сулруулчих байгаа байхгүй дашиг. эхэлж ажиллал. Өө ажилласаар байгаа ерөөсө 2 гараа нэлээд муудаж авангуудаа жоохон байрлалаа алдаа гараал унцаа. Тэрнээс тэгээд цаашаага хав дээр очихт бол тэгэл Тийм ээ тий. бас л хүнийг бензин дуусгаж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэгвэл дараа нь Батмагна аваад янгот нэг байрлалын тэр чинь нэг 30-40% дууссан үнтэл. Хавтар дээр магна авлаа. Одоо 5 ам тийм бай. тий. За дараагийн даваа хамтаа харцгаая. Ам дээр багш нар юу нэр нөлөөлдөг шав нартай? Одоо тодорхой хэмжээнд бол бас Зөвлөгөө байна. зөвлөх юм байна. Ерөнхийдөө саналаа хэлнэ шүү дээ. Тэр толгой. Тэгээ тэрнээс бол яг тулгана гэж байна. Яах болж идэв юм уу тий. За саарсан зүүнний магнаараа гарч ирсэн. 62 зааныг амлаад Батмагна харсан барууны магнад даш гарцгийг пүрв сайхан зам 3 бөхөөс алтан цоожийг амлаж хов дараанда 2 заан тунжээ. Пүрв сайхны нам бас л чангам шүү. Гоё. 3 хүнээс нэг араа нэг жаахан зөөлөн байдаг шүү дээ. Энэ дээр бол одоо хэний зөөлөн гэх юм бэ? Ийм 3. Тэгэл одоо яг 90 бээр нь л араа баг цалтайг л авч байгаа болохоос хэрвээ алтан цоож бас улсын зам байсан бол бас яагаад ч үлээ тийм ээ. Ер нь пүрв сайхан за их гоё ам авдаг тий. Бэн ботхон арслан харцаг болоод нэг жил заална 3 дээр авчих шүү. 3 дээр авсан штэ. Тийм наадмын өмнөх Өмнөх хавар 5 сард. Өмнө нь тэр билээ одоо барилдсан. тэгсэн. Тэгж бян батханд авчдаг байхгүй. Тий. Тэгэхэд дараагийн барилдын дээр 3 дээр авчих. 3 дээр авчихсан. Ага тэгээ наадамд өгсөн ч байсан. Тэгээ анализ хийжлээсэн баг л та. Тэгээ тэр 7 дээр тунаа тэр 7 дээр тоноод бэн ботхонд давцсан штэ.
За хамгийн дөрөв шийдэгдсэн байна л та. Өө тийм магнат ашвар нэр 5 дээр барилдсан. Тийм 5 дээр авсан. Зүүн суугадаад Мошин. баруун гар зодгны ар хормой дээр яг адилхан барьцтай энэ дээр мошигаа төрж өгöd. Тэгэл хөл Хөлийн хор дараал яаж. цаашаага зөв зуларч тойроо наанс хунж. Яг удаан барилдвал дашвал бас жаахан зутсан бах. Ер нь тэгээд яг яарч очиж юм хийж шүү. Тий. Маш шаардлагатай хувьд. Тий, дашвал яг яарч мэ хийж. Удах юм бол ашиггүй гэдэг би ерөнхийдөө жоохон лав гэрэлтэй бас нэлээд ололсон бол. Тэгсэн болов гэж дөөмөлт хийсэн шүү дээ. Тэгээд бас нэг удах юм бол тэгээд магнаш нь том. Тэгээд тэгээд залгооноос нэг хоосон болохоор шүтсэн. Яг энэ дэр яарж байгаа нь бол мэдгдсэн тий. Нэг тэгээд Тэгээ нэг байрлал ороод яг боломжоо ашиглаад хүн яг байдгийг хийж байгаа шүү дээ. Гэтэ даш гарцсан маань бол өнгөрсөн жил цомыг авсан энэ шөвгөрсөө. Тэгс. өнгөрсөн жил цом авсан. Тэрний урдлын Бас шүгэн дөрв лөө. 16 17 пүрэв давхтай үлдээд нэг өмсүүлээд үзүүрэлдэг энэ төр чи ямар барилдаан байна. Би юу харахад статистик харахад 2 үзүүрэлсэн, 1 төрүүлсэн гэсэн юм харагдсан санагдаад байгаа. Тэрийг та нарын хараарай. Дашиг энэ барилдаанд их сайн барилддаг юм байна да гэж бодож ирсэн. 2 өдөр байсан. Тий. Юу харахад За жаргал 2 за. Шүгэн дөрөв рүү гарч иж энэ удаан барилдаг гэж бод. Барилдахгүй байж байгаад ингээд юм цадглах бас бүгчүүд үнэхээр байдаг бол нөлөөтэй байдаг. Га яг зүгээр бас жаахан толгой амарцсан байж болох юм тийм ээ. 7 хоног болгон барилд 14 хоног болгон барилдах чинь бол хүний нэг юм тийм төв мэдрэлийн систем бол тодорхой хэмжээтэй дарангуул ядаргаан дарна шүү дээ. Барилдаантай хэр хүн бол нэг тийм сайхан инээж хөхрөөд одоо зугаатай жаргалтай байж чадахгүй. Тэр нь ч өөрийгөө бэлтэн амрах хэрэгтэй хоол унд бэлтгэл ачааллынхаа циклийг тааруулна гэх юмнууд байна да. Уйн дахимдаа орсон юм байна шүү дээ. Өрлөг шахтан тий. тий. Гоё харсан юм шүү. Пүү энэ үнэн гоё барил та. Энэ топ руу орох уу? Шигшүүл. Алтан жажийн хавраа гоё байл ш. Энэ хиний хавраа шүү дээ. Батцуур аврагаас сурсан хавраа шүү дээ. Давуулаа хавраа шүү дээ. Пүү. Энэ бол одоо ингээд мэх ингээд дандаа нэмэгдэж баяжигдаад байгаа. Одоо баян мохгоон судалгаа, манай ням дөрж буй судалгаа, одоо бидний судалгаагаар ч юм нэг 800 гаруй мехэл байгаад байгаа шүү дээ. Ер нь бол үндсэн мэх нэг 40 орчим тэдээсээ салбарлуулсан. Гэтэл баруун гарыг давуулаад бугалганы ардлаас аваад хавирна гэсэн тийм одоо энэ хувилбар бол цөөхөр судалгаанд байхгүй бах тий. Тийм үү? Тий. Тэгээ сургууль Тэгээ сайхнаа зааж байж байгаагүй гэсэн үг шүү дээ. Одоо ингээд хүмүүс сайн мэдгүй. Одоо ингээд одоо баруун гараараа бугалганы араас авна. Тийм бэ тий. тий яг ингэж өшөлж чаддаг. Ингэж өшгөлдөг хүн Батцуур авраг Алтан жаж хоёрлоо гадаг. эхэлж гаргасан. Тий тэгээ дараа нь бац Аврагаас цоож суралцсан. Тэгэл бүхий нэг хувилбар нэмэгдэжээ шүү дээ. Маш гоё цэвэр. Одоо бүгчүүд ингээ барилдаанаас гадна ингээ тусдаа уулзаад анзаардаг шүү дээ. Алтан зоож актерс хэрэг шүү. Айку их өндөртэй мэй гэж бодсон. Ноднонгийн чи Монгол HD дээр нөгөө манай Төв аймгийн Эрдэнэ сантын Наранбаяр дүүнийг нэвтрүүлэг хийгээд тэгэхэд хин хамт орсон натаа хамт Эрдэнэ хүүгийн мөнх жаргал. Тэгээд тэн дээр чи битүүн зориулсан байхаа нэвтрүүлэгт. Хамгийн бяртай бөхчүүд гэдэг ингээ шүүгээдсэн мөнх жаргалын одоо дүнэлтэр бол хамгийн бяртайг нь Алтан цаажил гэж хэлээ. бартаг гинэ. Хамгийн бяртайг нь. Удуулууд чинь хоёроор барилдуулдаг тий. Төвчээр аав юм бэл. Мэдрэмж бас хайгтар. Мэдрэмж бол ер нь сайн. Гэхдээ чадсах өндөр үнэтэй хүмүүстэй би нэг актив байлж. Хин Сүхбат Алтан жаж хоёрын юу ч бас Сүхбат нь илүү давтсан байсан. Мөнх хэрлэн хацаг энэ хоёрыг бас зөрүүтэй. Зөрүүтэй юм билээ. Харин тэгэхээр өөрөөсөө хитэх өндөр жоохон бяртай үнэтэй жоохон барилдаан таардаг юм болов. Би харин Сүхбат дээр сая унаад юу н харсан бас 3 нийгмийг хавцаа харагч юу. Бас тийм амар анзаарч шүүгч нар. Дөрвийн Тэгэхээр даваанд ямар ч байсан өндөр мөнхөрдөнд унсан. тэгсэн энэ жил. Тийм сайн байсан, удаан байсан. Жаахан зуурч байгаа мó гэлтэй сүлд рүүгээ тэгээд.
За үргэлжлүүлээд 6-гийн даваа. Хагийн даваа таарцгаая. 6-гийн даваа ч одоо 4 бүх үлдсэн байгаа шүү дээ, тий. Батмагнэ. Жаргал баяр зааныг. Жаргал баяр. Алтан жаач хоёр. Тунж байгаа маа гэж. За арслаа ахаал удаагүй. Хүс гаргасан уу гэж. Хөл Гоё авсан хөл шүү. авсан. Тий. Яг гойдуулдаг. Цагаансраар отхон төгстэй барилдаа унахтаа бас хөл авч аваа тэндээсээ жийлгээд гаргаад урдуураг үлгөө өшгөлдөг үлээ дээ. Жаргал өөр тэгж унсан санагдах. За одоо ингээ магнат төр цэвэрхээ авчиж байгаа. Цэвэрхээ авсан. Мөр гарцалтай энэ дэр. Мөр гарна гэдэг нь. Тий. Энэ Наашаа зөрж гიშгээд мөрийг гаргав. дэрлээ мэрлээ хийх болцоог болгоод. Тэгээ ер нь өөрөө хөл авна гэж бодож ирсэн бол шуудгийнхаа уяг их сайн чангалж гарах байсан. Хөлөө алдсан хүн чинь ингээ шуудаг авч гуйддаг учраас их уяагаа сайн чангалцсан бол одоо магнагийн зүүн гар Тийм биш. гар норохгүй нэ шүү дээ. Хоёр хилээд тийм. Хоёрдугаар толгойг нээш нь гаргаад мөр нь нээшээ гарчгаар тэгээд үндсэндээ бол цаашаа унах. Амар тооцоолоо шүү. Тэгшвэрцэн төрсөн юм байна. Энэ хоёр ч бас нэлийн хугацааны хувьд бол нэлийн удаан болсон баг тийм таван дээр. Цаг орчин. Дэгшвэрцэнд орно гэхээр 40 минутаас дээш л барилдсан гэсэн үг. Төрмийн дагуу. Яг энэ барилдаа нь яг нэг энэ үе бол тэр араас нь тэрвэрээд хөх махан дээрээс нь ингээ барьцсан байж та тийм ээ. Тэгээд ардын хувьсгалын 60 жилийн агаар баян мохгоо цэрэн тогтхаврыг ингэж гавьз ард нь гараад яг энэ цээжнийг гаранд одоо ямар нэгэн зодгоны барьцсан байхгүй. Ингэж ширвэж эргүүлээ тэгээд унж хайдаг шүү дээ. 60 жилийнхаа өөрийнхөө олон төрүүнүүдээс баянаа авраг 60 жилийнхаа төрүүг л Онцол. нэгдүгürt би нас жаахан явсан байсан 81 онкор 43 оны хүн чинь 38 таа байгааз одоо Бацуурын насан дээр байх юм даа ш тийм ээ. Тэгээд нас жаахан явсан байсан би бол бас ер нь л урд хурдгаасаа 2 дахин илүү хичээж төрүүлсэн. Тэрэндээ л хамгийн хайртай да миний 10 төрүүнээс гэж ярьж ялээ шүү. 10 төрүү дотор бас хамгийн хайртай төрүү гэж байх нь дээ тийм ээ. Тэгээд тэр нь 60 жилийн ой төрүүлсэн. Өөрөөс нь хүч, ухаан, дэвчээр стадыг бүх юма тултал гаргасан юм байл. 50 жилийн ойгоор бол би 71 онд хөлс гаргахгүй л төрүүлж ирсэн гэж байгаа байхгүй. Тэр хүний хувьд бол сэтгэл зүйд бас нэг үлдсэн тод үлдсэн байх. Тэгээд мөнхөд авраг цэрэн тогтохгүйг аваад дөрөвдүүлдээд баянаа авраг мөнгө харсантай тунсан. Тэгээ мөнгө бол яс үтсэн гэж байгаа мөнгө багш бол яс үтсэн. За мууя авраг бол бодвол цэрэн тогтохгүй зүгээр дахин өгсөн байх магадлалтай. Тэгээд цээг 60 жилиг одоо төрүүлнэ гэж цэрэн тогтохгүй шин 78 он төрүүлсэн идэл байсан, мундаг л байсан үе л дээ. Хоёр төрүүлчихсэн. Тэгээ баян мөхгүй тэр бичлэгийг та нар яг харьцуулж үзвэл яг Сүхбат Алтан цооч ирээ барилдааны шиг ингээд ард нь гараад их гоё өрөлтөө. Тэрийг би YouTube дээрээс их үздэг. Тийм үү. Тэгвэл YouTube дээр байгаа юм байна. Байгаа. Тийм. За одоо ингээд энэ бас том барилдаанд 2000 оны төлөөллөө хоёр залуу үзүүр дөрөнд үлдсэн байгаамаа. Тэгэхээр үзүүр төрөө хүртэлх нийт даваануудаа хоёр хүчтийнгийн маань давсан бүхчүүд. Ямар хүчүүд вэ? Батмагны Арслан. Дундгуйн лундаа юу? Аймгийн Дундгуйн нөгөө Эрдэнэ талаах уу жижиг залуу байдаг лундаа гэдэг. Лундаа холдын хуу. Улсын Бацүрэн. Төв аймгийн Эрдэнэ сантын Идрийн мандах. Хөвсгөлийн даваа очир. Дундгуйн даш. Сэлэнгийн жаргал баяр заа. Их баяр гэдэг энэ нөгөө хинтээ өмнө дэлгэрийн залуу юу? Тий, хинтээ их баяр. Үзүүрсэн аймгийн зам болсон. Тий. Нэг бүдүүн үзүүтэй залуу байгаа. Тий. Нодны сумын зам барьжсэн. Энэ жил хинтийг над нь үзүүр. Шууд гарч ирээд давхар амсан.
шилдэ доктор. Энэ Сүхбат өөр ингэж орж энэ хоёрын ирсэн. харилцаа хэдүү? 4 5 4-1 байна уу? 4-1 байна уу? Ер нь голдуул магнад авсан да. Тий, нөө даншгаар яг энэ байрлал дээрээс талгаа ургуулж ардуур мордож өөрөө дэвлэгч таа. Даншгаар таарсан тий. Тий, 4 төлөөд үү? Тий, 4 Бүр шин болцсон ба. шин болцсон. Уржин гэсэн үг л тий. Сүхбат жаахан төвчээр алдсан. Удаан барилдсан. Тий, 2 дараалаад удаан барилдсан. Яг чөлөөтэй л бай. Шилд доктор л та. Биш нөгөө өнцгөөс нарангуудаа Сүхбатыг хамах гэж орж ийн гэж хараад гэсэн чинь. Энд дээр одоо төвчээр алдсан шалтгаан нь бол яг нэг тийм барилдсны жаахан төвчээр жаахан алдсан санагдсан. Зүгээр яг удаан барилдсан ч гэсэн энэ дэр магнатаа унж болно. Барилдсан түрээд барилдах юм бол бас хүний нэг цаад хүн чинар гарч ирнэ тийм ээ. Тийм дээр жаахан тийм хаанг гэх юм уу анхаарал жаахан сулах юм уу тэртлийн жаахан хайгдуул гарч ирж байгаа. Тэрээс тэр өрөөнд дээр их өндөр очих. Барилт дээрээс тэгэл 2000 оны залуучууд луу жилдээ 2000-аас хойш төрсэн одоо 20 хэдтэй залуучууд төрөө үзүртгэхээр бүхэн энэ дараагийн үе залгамж халаа мөн хурдтай уламж хурдан гарч ирээд байгаа юм шиг. Шинэ үе гарч ирэхэд үзэгчд баярлнаа гэд бас үзсэн шүү дээ. 8-аас 2001 оныхан. Тэгэхээр одоо ерөнхийдөө гарч ирж шээ. дахиад нэг 6-7 жилийн дараа дараагийн 5 оноос хойш ч юм уу тэгэл хатах. дорол гараад. Бас өрсөлдөөн байгаа шүү дээ. Одоо 98-аас 10 жилийн дараа өрсөлдөөн 2010 оныхан гарч ирэх нь шүү дээ. 10 оныхан гараад ирнэ. ямар ч Тэгтэл манай энэ хоёр залуучин өдөр хангаан аврагын насн дээр 10 жилийн дараа байж байх юм байна шүү дээ. тий. Улсууд сандаг л баг. Ер нь бол төрөө үзүүр бөхөөсөө их шагналаа гардуулдаг байсан шүү саяхныг хүртэл тий. Тэгээд энэ нөгөө шүүгүрсэн хүндээ шагналаа эхэлж өгöd. Энэ бас надад бол зүг санагдаад байгаа. Ер нь зүг юм байна. Хамгийн сүүлд нь төрөө бөхтөө өгөх нь бол зүг юм байна. Эхлээд би бас эхэлж төрөө бөхтөө өгөх нь зүг юм болов уу гэж бодоод тэгэл ингээд нүдэн жаахан дасаад байсан чинь хамгийн сүүлд нь төрөө бөхтөө өгөх нь зүг юм байна даа гэж ингэж боддог болсон улсууд одоо дуулдахын дээр ямар бодолтой байдгүй. Ер нь бол яг таны бодолтой л адилхан байдаг. Ер нь төрөө бөхөг ер нь одоо ингээд одын дэлхийн тимээс тэгэхээр хөрлүүдийн ингээд хөрлүүдийн 2 хөрлийн нөгөө тэгээ мөнгөн медалтай хамгийн сүүлд алтаа өгөөд төрийн тоглолт эхэлдэг шүү дээ. Тэрнтэй яг ингээд хамгийн сүүлд ер нь төрөө бөхөг адын өгчтэй бол санал нэг. Саяхан 2 жилийн өмнө л төрөө бөхтөө төрүүлж өгдөг байсан шүү. Тийм үү? Судлаачин тийм. Орхон баяр арсан чинь Солонгос руу урагдаа явсан гэсэн. Байвал орхоо барилдах байсан баг. Тийм барилдана. За их гоё цом. Багшийн цомыг өргөж үзсэн үү? Үтсээс гоё юм билээ. Бас нэлээ хүнд юм билээ. Гэтэ нөр ерөнхийдөө цомыг бодвол хараа өнгөө. Ерөнхийдөө сонсон бол чулуун хүнд билээ. Тэгэхээр одоо энэ чинь 3-4 хоног бол тэгэл жижиг рүүсээ хөлбөр нөгөө л шилж явах цом буцаагаал. Хөгчнөд энэ төр ерөнхийдөө цомыг бас нэлээ удаа хийж өгсөн баг. Хэд хоног гэртээ. Хэд хоног гэртээ баян онгорлоо авч яваад. За. Тийм бас нэг аймгаар нутагт авчиад. Амар сайхан начин билээ урьдчилан аваад ингээд даахгүй жоохон хүнд ч байдаг даахгүй хүнд. Тэгээ бидээ наагаад өрөөсөн гараараас гар өрдөг ч юм уу. Тэгээ ингээд шанаандаа ингээд өрөөсөн чи хүүтэн байсан гэдэг тийм ээ. Тийм хүүт. Энэ цомын маань 2 дахь цомын эзнэр Батмагна харсан тодорсон. Одоо жижиг хөлбөрийг нь өгөх юм байлаа тий. Тийм жижиг хөлбөрийг нөгөөд. Ерөнхийлөгчийн цом дээр чи 3 төрүүлэх юм бол үүр татгална тэгээд байдаг шүү дээ. Тэгж яригдаг. Одоо 3 төрөөсөн хүн байхгүй. Байхгүй байгаа. Сүүд Батүлзээ зам дээр чи юу болоод Батүлзээ профессор 2 төрөөсөн. 2 төрүүл тий. Энэ цом дээр тийм яригдаг. Дараа л 3 төрүүлж мөрүүлж байлгүй тий. Тийм ээ дараа л маралсан тийм баа. Тийм байдаг л баг. Тийм аавыг одоо Тийм л ах тий. Яг 3 биш бас дараалан 3 гэж бас ялгах л ах л та. Цомын байх том байх. Одоо бүх үндсэн хөгжилч бүдээ зэгтэй. Өндөр хэвчээ 3 дарааллаа төрүүлэх өндөр тэгээд
эрхэл байлгүй тий. тий. Чамш. Тэгэл цаг хугацааны. Зөвхөн 7 хоногор л ер нь одоо хүмүүс нь сайжрч гаширж байгаа шүү дээ. Ер нь доороос өнөөдөр урдны ах нар энэ нь бол ер нь бол тэгэл бэлтгэлжилтийн юм чинь жилийн 4 үйлрэл бэлтгэл сургуультаа хийж байна. Тэгэл бэлтгэлжилтийн нөө багш хэлээр уналт сэргэлт тэгэл бүх юм л багш. Тэгээд найдаа багш нэг 3 сарын 20 тавьцаал магна нэг хинт онсон шүү дээ. Баяр жавхланд. Тий. Хавдээ. Нэлээд Баяр бүр жавхланд ер нь чих гараад тал бийт тий. Яг тухайн үед бол яг бид тэрийн бэлтгэлжилтийн төлөвлөгөө бол яг 4 сард ер нь амраа. Тэр чинь ерөөсөө завсаргүй 3 сард ерөөсөө намраас авахгүй бол 3 сар тэгсэн. Тэгээ адиа хөөргөр хэлжсэн тий. Тухайн үед чинь юунд явж байсан юм аа. Өмнө говьт. Тэгээ угаасаа бид тэр чинь хоорондоо ярьсан бэлтгэлжилтийн юм. За 4 сард хоёлаа юу ч хийхгүй амарна. Тархитлагоо амра хөдөө юм тийм ярьцсан. Тэгээ сүүлд найдаа за нэг жоохон орхон барилдаанд их орсон энэ жил амраагүй дээ гэдэг. Үүний тарих биенээс илүү ядардаг байхгүй. Тэгээ чи яг тухайн үед тэгээд угаасаа тэр чинь сүлээж барилдаа байсан доо. Тэрийг чи сонссон юм байна. Би Бүхий өрөөгөө хэлж ирсэн. Амралт хэрэгтэй байгаа юм байна да. Тий, амралт хэрэгтэй байгаа. гэж анзаарлаа. Тий. Тэгээ тэрийг бол яг тэр юуг бол бид тэр айл намраас нь авахулаад хоёулаа 3 сар дуустал барилсан. Ярьсан байсан. Ерөөсөө барилдаа алгасахгүй барилна гэж. Тэгээ 4 сард хоёулаа тэгээ нэг сурсан газар руу баян горлогоо явна шүү. Тийшээ явна. Чиний бэлтгэлийн яг цикл миний тэр Тий, яаж ирсэн юм уу? Яг таарсан юм бэ тий. Тэгээд би чинь сүүлд нь тэгээд явуулчаа дараа нэрэнгүүт 5 сард нь 2 барилт болоо. Аа. За одоо болно доо тэгээд наатамтай шууд. Тэгээ багш хүний юу амар байгаа зү. Яг уншсан байж байгаа чинь. Тэгээд тэр яаж за ер нь тэгээд яг сэтгэл нь байгаад байдаг тий барилдах гад тэр хүүхдээ чинь тархин амрахгүй. Тэгээд яг 4 сар март ер нь бэлтгэл хийлэгдэв дөө. Хүм алгуул мод тэгээд яг тухайн үед иж жууж байгаа юмас авахгүй бол муудаал хэлдэг. Тэр нойртой хонсон хоног бол анчгүй шүү дээ. Би ялалтнаас авахгүй л мэддэг эхэлсэн шүү дээ. Тэр нойртой хонч нойргүй хонч тэр бол зүгээр маргал. Одоо багш бол бүр сайн мэддэг. Тэгээд ууч жагсаа зогч утал мэддэг шүү. Тэрний тийм их нойртой хонсон бана хоолтой хоолгүй анчгүй. Яг нөгөө ерөнхий нэршил нь хүмүүс хар ярианы үгээр бол тарих гэдэг байгаа. Яг физиологийн хэллэг бол төв мэдрэлийн систем. Тэгээ төв мэдрэлийг сайн амраахгүй бол булчинг бол одоо массаж хийгээд амраагаад суллаа сунгаад бол болчихно. Тарих төв мэдрэлийн систем амраагүй бол хүний ажиллах чадвар тэгэл одоо олон юмд шууд нөлөөлдөг учраас. Тэгээ амраадаг аргачлал нь бол орчны солих, сэргэлт, хөдөө гадаа агаарт нь, нутагт нь дасгалынхын төрлийг жаахан өөрчлөх, дивжэнээс нь холдуулах. Олон барилдаа олон дивжээ хийхээр сүлдө гүлийчдэг гэж ярьдаг шүү дээ. Ахиж өгдөггүй. Уналт руу орж шээ. Яг тэр одоо үеийг яг мэдэрч чадаж амраах юм бол хамгийн сайн. Батмагны Арслан маань одоо яг одоо ах хүүхэд байхаас нь бэлдсэн багш байгаад ирэх. Улсын начин болол хотод орж иж бэлтгэл хийж ин төвлөрсөн юм байлээ шүү дээ. Тэрнээс өмнө аймгийн зан Цолтой одоо Мөгчргал аймгийн зан, Батмагны аймгийн зан, Бямбутхан аймгийн зан, Айхтар аймгийн заанууд ингэж гарч ирсэн. Түмэн начин ч бас аймгийн зан бас сайн байс тээ. Тэгсэн. Энэ хүртлүүл ерөөсөө нутагтаа бэлтгэл хийжсэн юм байна шүү дээ хоёр тээ. Ер нь л тэгэл баян онгортой. Тэгээ наадын бэлтгэл чинь нэг зүүр жол руу баян онгор аймаг хонгор нутагт дэвжиж чинь 6 сарын 20 гаргаал бэлтгэл гарна. Тэгэл тэр бэлтгэлтэй хамрагдана. Тэгэл ерөөсөө наадам дууслаа тэгэл баян онгор аймагт бэлтгэл сурвал. Тэгээд дээрээс нь бол хаг гэрэлмэрл одоо ийш тийшээ дэлхийн арга орох ямар идэх юм бол хамралт байхгүй шүү дээ. Тэгээд бэлтгэл хангаж өгнө. Юу зуны бэлтгэл надад бол их өгөөштэй болоо гэж боддоо шүү дээ. Зуунууд ер нь баралж худлаа ярддаг хүнд бол хар багаас амарч үзээгүй дээ. Тэр хүүхдийн хичээл сургуульд амраал хүүхдүүд өдөөдөр явдаг ус. Тэр чи ашиглаж өдөр хоёроор хийнэ. Хичээлгүй үед нөө. Хичээлгүй үднээс ашиглаад өдөр хоёр хийчих штэ. За 100 бол байнга.
Тэгэл өсвөр залуучуудаа усаа өдрүүлэн тэгэл аав дэлхийн арга байнга. Тэр 20 он ч лав гэрлэг олимж явахад зүгээр салж унтлаа хийчих гэж дээ. Лав гэрлэаны бэлтгэл чинь багш бид чи бүгд батлагуугч бид чи бүгд гарцсан байсан. Залуучдын дэлхийн аргад явах насанд байсан бахмаа. Яг хөө тухайн үед нэг явуулчтай гэж байсан зардал мөнгөс олоо явуулаагүй. За хоёр багш яг явахдаа заал хавгатаа одоо ингэ сайхан үзэж байгаа юм чинь наа өвч нэг залуучдын дэлхийгээс юм авчих юм байш шүү гэжсэн. Тэгээд тухайн үед би тэр зардал олдог явж чадаагүй. Тэгэл хавгаач тэгчихсэн сайхан барилдаад олимпич 5-д орсон шүү. Тэгэл тэр пармаар явж тий 5-д орно гэдэг ч юм уу бас чөлөөтөл амар спорт шүү дээ. Бүх төрлийн бас хүний ирүүний шансыг шалгана шүү дээ. Дамаа эрэхтэй юу бол. Тэгээд чин лав гэрлжин тэрнээс хойш дараалж 2 дэлхийд финалдаад. 21-22. Дэлхийн бүх. Тий. Тэгээд эдгээр чинь ингээд энэ хоёр чинь 2-1-ээр орцлоо. Илүү бэлтгэл хийж айл алиг ойдсон лав дэлхийд явах гэдэг хүмүүс чинь нэг өдрийн бэлтгэлийг хүртэл илүү хийж ижил яана шүү дээ. Одоо энэ сайхан залууч нэг үе усгийн хурцлж идэм би нэг гарч иж. Одоо өнцний бүхтэр гэхэд одоо гарч ийн. Надтай тооцоогоор нэг 7-8 хүн биш шүү дээ. Тийм ээ 98. Одоо орхон баярлаа гэрэл. Тэгэл одоо Батмагна, одоо Сүхбат. Тэгээ ховдын байж авлан гаал орж ирэл. Ер нь бол нөгөө спорт бол дээшээ 3, доошоо 3 нас бол нэг үе гээл. Одоо 98 оноос сая дуулах хэрэг чинь дээшээ 3 гэх юм бол 95 оны Зориго, Бямбатхан, Арслан тий эдгээр одоо ороод ирнэ. Манай ган хоёыг өндөр мөнгө хэрдэнэ гэж нэг үе болоо явчих ш тийм ээ 95 96 оныхан. За доошлох юм бол 2000 оны Сүхбат, 1 оны одоо Магна, Баяржалчин гэж 3 дүү, яг 3 дүү залуучууд. Дээшээ 3 ах нэг үе. Хамтдаа тарина гэсэн үг. Тий. Ойролцоохон тарина. Тэгэл одоо энэ эдийн чинь толон бол тэгэл ойрын 5 жил 10 хүн гэл. Тэгэл энэ жилийн тэр юу наадам харж авахт арслангууд тэр цөөхөн гарч ирж ш тэ 562 одоо энэ 7 арслан гарч ирв. Үгүй 9 арслан гарч ирлээ. Аймгийн арслангууд. Тий. Тэгэл одоо дараа жил багцаагаар бол бас л 562 барилдахад бас их цөөхөн гарч ирэх л. Ер нь надад тооцоогоор бол тиймэрхүү харагч. Дээр нөгөө нөө зан харцаг арлангууч нөө төрүүлэх гээд ингээд чихэлтэй дэрэнгүй үзүүлдүү шахаад байгаа шүү дээ. Тийм ер нь бүгд үзүүлдүү шахаж. Тэр өөрөөгөө даншгийн юу харж явахад 2 зан 6 Аа тэр бас амар наад шүү. Тэгэхээр л бас л тэгэл үзүүлэлт бол амар 256-аад. Тэр чи 512. 512. 512 ганц алтан жирс бас 5 дараа гарч ирж шүү дээ. Арслангаас Нэг л аймгийн арслан. өөнийг аягаар. Тэгээд нөгөө л алтан зооч гэж. 2 зан тонж байгаа шүү дээ 6 дээр. Алтан сооч одоо 95 оны залуу шүү дээ. 95 оны тий. Тэр бол ингээл ерөнхийдөө л нэг үе. За Магнагаас бол одоо 6 ах болохоор араа жаахан урд нь бол тэргүй харина. Энэ бол спортын хууль. А 98 оныхонтой бол ойролцоол одоо очноод гэсэн үг шүү дээ. За нэвтрүүлэх эхний хэсгийн ард дээр бас хэдэн орон бид нар бас чөлөөт ярилцлага хийгээд амжлаа. За одоо харин үргэлжлүүлээд өнгөрсөн 7 хоногийн 2 дахь өдөр буюу одоо Бямб гараг зохион байгуулагдсан сумын цолтой болон залуу хөгчдийн барилдааны тойм руугаа орё. За 5-5 оны график. За Батэрдэн ямар сөрөө? Энэ Өвөрхангай Батэрдэн зүүн дээр зогссон уу? Намжлын Батэрдэн гэдэг Өвөрхангай Батэрдэн. Баян хонгорын совжамт. Совжамт зааны хэддэг шүүгвэ. Өнөөдөр байлуу нөгөө манай Ирак хоёгаа дүү нэг хөөрхөн мөрт 8 мөрт холбогдсон байсан 20 хэдний шүүг гээд оролцсон байх шиг байсан. Тийм үү те? Наваг бас тэгж ярьж байлаа шүү. Тийм баг. 22 3 болж байгаа. Их олон Тэгсний совд шүү те. Сэдингийн мөнгө толгоо. За гоё өмсдөг хутгатай хөөхт нараа тэгээд наадлын тэр зүүн сугыг их сайн 5-5 хүртэл маш гоё барилдаануудыг. энэ яг өсгөрөөдөө харцгын шав баг тийм ээ. Тийм баг. Хутгаа нь бол өсгөрөөдөө харцгачих гоё хутгаж яасан шүү дээ. Өөрөө хутгадаг хүн дуртай гэдэг. Тий. Яг өсгөрийн тэр хутгаад байгаа юм да. Нуруугаар бол намдуу хөөхт байлээ.
Ивент харуул өмсчдэг, хутгачдаг тийм залуу байлаа. За баруун талд нь хонгодоод давхар хамаа. Тийм үү одоо дахимдаа мэгд арчих. тийм одоо энэ нөгөө барьц сонгоо нэг хэцүү нэрт байхгүйснээс хойш энэ барил дээр нь ямар гоё шуурхай Гоё болж байна тийм ээ. 576 тачигнсан залуу Анхаа юу. 6 цагийн дотор л шуураад усчлаа шүү дээ. энэ авраг төгсөв хөлөг хөөрхөн л аваад байгаа. Жин нэг нэмээгүй дахмаар наваа цацчихж байгаа. Бүдүүн гоёор нь биш. баян дээр анх хоёр гэж санаад. Авраг төгссөн байх тийм анх хоёр. Бямбердэн. Скватрын Бямбердэн. Алдар спорт хороо. Хаврын дээр нь дотроос нь өлгөж гогдоод хөлдөөд. Бүр дэх нь үедээ бол чулуун начин энэ төр хийдэг байсан бас мэг шүү. Хавирсан хүнийг хөлчдөг. Сайхан том залуучд байж. Камерын шүүлт яг оройтсондоо одоо шинэ бүхийн холбооны удирдлагуулга гэж шүүж эхэлсэн. Ер нь бол камераар шүүдэг байхад мөн ч олон ноото мапантай барилдаанууд Гарч ирсэн. одоо тэгэл санжаа авраг ганжид хоёрын нэг нь олон жилийн чинь камераар наривчлаа шүүлсэн бол шал ургаар шүү. Шал одоо нэг шингэм шал ургаар байвал. Энэ дээр л одоо бас Оройтсон. оройтл бай. Оройтноо тий. Нэг юу энэ Одоо сүүлийн 2 3 жилдээ яг энэ дөрвөн талаас нь чинь үндсэндээ 20 оноос хойш л шинэ бүхий холбооны бүтсэн гэж. Урд энийг бүр 10 оноос ер нь эртнээс хийх л байсан юм л да. Тэгээд одоо болоог. Энэ маргаан мэтгэлцэн энэ гомдол саналыг бол энэ камерын наривчилсан шүлтээр л алга болох ш. одоо бол ингээд гарцаа байхгүй би түрүүн тэр Калафангийн толгой тааруулна гэдэг дээрүүд мотор бодог хүмүүс нарийнхаа тийм одоо досоор гэдгийг тавьдаг байсан. Ингэж харуулж яхад хин ч одоо гомдол саналгүй сайхан дахин өгж байгаа үст. Юус камераараа чинь 5 санж 10 санжийн зайтай ингэхэр чинь бас бодлого байх. Одоо тэгэл бас бүгд хүлээцтэй болчиход шүү дээ. Ойролцоо юм дээр. ойролцоо За харчий гээл Тэр дэгдэг мэвдэг юм тий болцсон. тий. Ягаад гэвэл чинь наривчлаа гаргаад ирэх юм чинь. Зарим нэг нь бол тэр саяны энэ анх хоёр Бямбердэн хоёрын барилдааны чинь Бямберднийг унсан гэж гаргаад дахиж тэнцэнэ шүүгээд гарч ирээ дахин өгж ийлээ шүү дээ тий. Камера байхгүй тэр тэгэл гүрээгээл алга боллоо. Ой тэгнэ. Тий. За энэ хоёрын барилдаа. Архангаа дахимдаж байгаа юм. Мөх атган. Мөнх отхон байна. Наад архангаа анх хоёр үл энэ Баян мохгоо удмын нэг юм шар хөөхд сайхан барилдаад байгаа юм да. Өсвөрийн 18-нд гар урттай, бие ерөнхий хайрцаг, цээж бөхсний залгаа энэ тэр их хаштайх. Их гой төрхтэй залуу лээ те. Тэг нэг иймэрхүү галбиртай хөөхтийг бол одоо бүхийн дасгалжуулагч юм бол хоп гэл шүүрээ. Ховорхон байдаг. Ховорхон. Хотын төвөөс бол бүр гарахгүй. Тий. Сумын зан салтаа олон жилээр л да. 80 хэд онох вэ? Тийм бах та. Тий. 80 гэдгүй. Хэнийг? Аян гэрээ савда хэдэн оных вэ? 88 уу 89. Тэр Тийм 89. За 92 төрөж баралж ойролцоод өгсөн шүү. Шонхрыг. Аа. шонхрын Тий. Савжанц өдөр чинь 92 доор хоёр л. Аа. Баг нэг төгсөлч. Эрдэнэхүү бид нар чинь нэг төгсөлт шүү дээ. Аа. Бас савжанц эрдэнэхүү дээр чинь нэг байна шүү дээ. Тэгвэл 88 89 хата. дуултгаагч үндсэн нутаг бол өөр хангаа аймгийн 9 зүйл 9 зүйлэх. Манай Жам Пүрви нутаг. Бас яг нэг юу ш нэг доор Хаагаад баралж нутаг илээ. Урд баргаад тавиар. баргаад байна. Тэгээ жамаах бид нар чинь баралж саахалтуул. Нэг нутаг, Тийм. нэг усных гэж. Нэг усных. Тий. Сайн яруу садан төр Бас. сар шонхроо төгсөж аваад Шанхраа төгсөж аваад 11 онд Баян хонгор Баян хонгор явуулсан шалтгаан нацгаа багштай холбоотой. Нацгаа өгчтэй холбоотой. Дээрээс нөө
Эхнэр Баян онгорын. Аа. Тэгээд тэр чинь жил Батмын нэг борлуулалттай ажил хийж явж байгаа л. Тэгээ нэг Батэлгэрэг маань нэг найзсан. Тэр нэг ноцгой огш юм байдаг өвчтөнд дэвж байдаг. Нэг жил багшилсан гэдэг. Энд чинь нэг юм оронтой гарчлаа. Одоо манай эхнэрийн аханд нэг бас нэг Баян онгорын нэг эрдэнэс ордлод нэг ажил хийдэг. Тэгээ тойгоо дараа ноцгой огш. Одоо өнцөлдсөн дараа баясгалан дараа. Эдгэрчийн дэвжээг байгууллаа. Тэгэл 11 оноос хойш хүз тарсан шүү дээ. Тэгээ сарын 250. Тэгээд 11 онд анх очихт нь л одоо манай Батмагна начин тэр араа ирээгүй байсан. Ирсэн үү? Ерөөсөө яг 10-тай хөвгдөөс. Батмагна Бямдөржиг татсан шүү дээ. Тий. 74 86-гийн Бямдөрж. Тэгээ ууган баярын 3-тай. Өө 4-5 сар үзэж байгаа шүү дээ. Тэдэртэй чинь. Бас нэг төрөөчийн сумын занд нэг шүгрээд байсан дондоо бас. Тий. Тэдэр чинь бол хэзээ дараа 2 3 шаттай үлдсэн байгаа. Бас тэгээ дараа баримтад байсан хонгороо фүрвсрэн. Тий, эдэр тэгээ тэгж явсараж байгаа л 30-аад хөвгт. Анхны л хөвгтүүд. Тий. Тэгээд эдэртэйгээр чинь тэгэл 14 жил. Болцсон байна шүү. Тий 14 жил болсон шүү дээ. Тэгээд шгшаагийн багш хийж 3 жил яваал. Учрах ёстой ус учирдаг гэдэг ярих юм байна шүү дээ, тий. Тэр утгаараа тэгээд Өрхөнгай аймгийн 9 зүйл сумын хүн Баян онгорд хүргэн болоо тэнд тэгээд тийм улбаанууд автагдаа багшлаад тэгээ Магна хүү хэдэн настай 10 настай да анхныхаа багш дээр ирээд тэгээд энэ төрийн наадмын төрөв болтол бас нэг учир жандсан урд насны ерөөл байна да тийм ээ. Тий, байгаа юм шиг байна тэгж одоо тэгээд би ч нэг хүмүүс хаа даам юм шиг гэж яриад байдэ. Яг хоо би ч нэг миний том хөл гэж яриад байдэ. 13 настай да яг маа дээрэл уугна гэтэр шамаа нэг гэр нь хотор шилжих гэдэг байх газар байдаг хөш. Одоо маатай ч. Тэгээ манай хэн Батмагна чи 3-4 хоногийн дараа би гэртээ байна гэж ороод ирчих байгаа чинь. Тэгээд ерөөсөн манад 3-4 жил. Тэгтээ гэртээ байгаа ч яах дандаа бүх үзэж байгаа юм чинь. Бүх үзэл тэгэл маргааш нь энэ цоолох нь гэж бэлтгэл дээр хэрэгжүүлээ. За. Яг гэртээ хажуудаа тэгээ бол хүн айгүй ордон сайжирдаг л. Тэгнэлтэй байнга багтах. Тэгээ байнга ингээд тэгээ нэг бэлтгэлийн бос цагаач гэсэн бүхөө яриад телевиз тавьсан бүх яриад байгаа чинь. Бүр тэр хүн чинь тарих орчин бүх юм л ерөөсөө бүхөөс алхаа болчих ш тий. Судалгаа сайн хийж байна тийм ээ. Судлааг л айтер гэдэг юм шиг. Тэгээд аймгийн нэг бид тэр харваач авч ирээд нэг 17 таа илүү өсвөрийн дэлхий авч ирээд. Тэр жилээ нэг аймагт байрлах өдрөх. Болоо болчих. Хөдөө очиж танах сайхан амарч идэх. Тэгээд дараа жил нь за яах вэ гэх юм. Одоо байрлах хугацаа ч болцсон. Тэгээд аймгийн наадамд анх хөрөлдөд аймаг очив. Тэгээд дараа жил нь аймгийн зам болоод улсад анх удаа барил. Тунаад нач юм. Тэгээд тэр чинь сони бид тэр нөгөө нэг залуучуудын холбооны нөгөө нэг хүүдлээд болдог. Хүүдлээд болсон. Оюун болттой 4 даваа. Тэр яг нэг ер нь улсын наадам ер нь ямар хэмжээний болдгийм бол хоёул авч барилж үзье гээд. Аа. Тэрэ барилж 3 даваа 4 даваад оюун бол асан дуунаад. Тэгэхээр би тухайн үед бочоо хөхтэй тэгэхгүй. Гэхдээ ер нь бол боломж байх юм шүү. Дараа жил чи 1024 барилтна 2 дахин барилтна тэгэхээр чи ер нь боломжтой юм биш үү? Хоёулаа дараа жил нэг барилж үзье. Хинээр 2 3 4 авчихлаа. Хоёрын даваад нэг одоо начин болцсон байгаа ховдъя. Дарма. Баямөг. Бүрнэгийн Баямөгт хоёрын даваанд. Хурцарслан байсан. Тийм. Тэгээ 3-ын даваанд хин гүү 2 дээр Чулуунбат наашийн таваналта дараа. Тийм 2 дээр чухалтай бас нэлээд удаа үзсэн шүү дээ. Нэлээд удаа үзээ даваа. Тэгээ Баямөг наачинтай чинь одоо гэж нэг хийгүү давуулж авдсан шүү дээ. Тэр чинь нөө дунгуулда татаа хийсэн чинь сунж байна. Тэгээ хүн чи үгүй нэг 2 3 давчиж байгаа ч боломж байгаа ч. Чамд бол боломж байгаа юм байна уу? Тэр хүү мэрэл. Тэгээ дараа жил аймагтай төрүүлнэ гэж очиод тэр даш гэдэг аймгийн зам. Тий. Баянгар. Тэр ам авч яваа. Тэгээ шууд улсад ирээд хүчэн 5 давчтэй. Тэгээ энэ жил бас сонио. Нэг галуудынаас хорилго барилтан болдсон шүү дээ. Тий.
Тэгсэн чинь 3 дээр дашиг аваад ууччих. Тий. Тэгээд одоо тэр дашин нөгөө барцад арилгах шиг. Маш юм их сони билээ шүү. Замын засч өгдөг. Замын засч өгдөг. Нээж өг. 3 дээр амлж аваад унаж байгаа юм. Энэ жил сорилгоор наадмал боллоо. Одоогор даштуул ийм юм байхаас яах юм. Сая таштайгаа уулцсан байсан те нэг. Тэ нөө Монгол ботлогоод. Тий. Тэгээд тэр нөгөө начин болдог жил аймаг дээр 5 дээр авч унаад энэ жил төрүүлэхдээ нөгөө галаахан сорилгоор л тэр 3 дээр авч унаад тэгээд. Одоо дашч аймгийн зам залуу шүү. Аймгийн зам. Тий. Тэгээд заслын сайн хийж. Юм их савраг сони. Тэгж тохиолдолд таавч. Байдгаа гэдэг те. Тэгээ яг нэг төрүүлэх стон тэгээ нэг цаагаараа нэг тэр өдөр юм ингээд асуудаач байгаа юм шиг. Би яг юм би ч нөгөө завханж явж байсан. Нэрэн чи завханд нэг гоё өсөр дэх. Багшаа жигээ агаар дээр гоё яриа шүү. Хөлөөр хараагүй гэж тэр те. Бас их яадаг юм билээ шүү. Хүн огшдгийн билээ шүү. Гоё сараг. Ажил нэг мөрөндөө ажил хүн одоо хүн бэлдээ явж байгаа хоёр чинь хараад бас Яг анда чаажд нүдэнд харагдчих. над нь 2 3 унтсан байсан. Тэгээд яг нэг алтан жаажаас нэг яг чирэх юм байсан л да. Бас нэг 6 4 давчгал алтан жаач чинь 5 галгаар авчих шүү дээ. 6 дээр тэгээ яах вэ гэсэн тооцоотой. Тэгсэн чи юм гэсэн сони үлээ. Өндөр хүн хэрдэнтэйгээ 4 нугаранж жагаад алтан жаажиг унжих жоохон сэтгэл санаа амарчих. Тэгээ тэр 8 тэр нөгөө бүрэн төсөх хаврагыг нөгөө дохиод авсан шүү дээ. Тэн дээр чи би чи нөгөө орж орч ирэхгүй юу? За ингээ өдөрт үлчтэй. Тэр нөгөө байсан айлын хүмүүс чинь нөгөө тэрийг харчих. Тэр нөгөө өдөр төрний барилдаан болж байсан чи хитэн талаас баахан бичлэг. Би чи өөрөө тийм юу бичлэг мантаа байгаа шүү дээ. А тэр төрүүлсгээс өмнө тэр бүрнийг хаяхтан чи гэж би орж босч ирэхгүй юу? Бүрний хаясан юу юм уу? Гүү. Нөгөө тэрийг харангуутлаа нөгөө хүмүүс чинь нөгөө нэг байсан айлын хүмүүс чинь нөгөө өдөр төрний бэлдээ байж байсан. Оо, бичлэг хийсэн байж. Би чи юу тэр завханд ямар ажилтай явсан юм? Оо тэргээр чи нөгөө нэг ажилчтайгаа жоохон амарх маягтай, гэр бүлээрээ жоохон амарх маягтай тэгэл. Тэгээ нөгөө нэг хүүс нөгөө нэг хар нуур гэдэг юм биш үү? Оо тэн дээр чинь. Тэгээ надад өгөөд нойр хөвдгөн байлээ бас. Див дав гээл. Урч тэр 10-ны ороо бол тэгээ 11-ний өглөө болох баг нойргүй л босч ирж. За яах вэ гээл ингээл төгшөөл. Тэр өстөгой нуур үлээ. Оо тэнцээ чинь найд нөхдөйгөө ажилчтай тэгээ нэг сайн хар нуур тэр. Тэгээ Батүлзий замаатаа барилдах чинь би чинь үзээгүй шүү дээ. Нөгөө за аймгийн төв орж үзээгээд тэр орон сүлжээгөө шүлжээ байхгүй болчтой билээ шүү дээ. Тэгэл яг аймгийн төв рүү орж ирсэн чинь надар баах залхацсан. Тэгэл яг магнаас нь яг залгаал заагшаа долоод авчлаа л гэж. Нөө би чинь тэгэл уулчих авч. За манайхоо төрүүлч яриагээс солгосон. За. Өөр юм билээгөө. Өөр юм билэг. Нөө Батүлзий занаад авчлаа гэж хэлдэг. За манайхоо төрүүлч залгаа. Тэгээд тэр чинь бөө баяр болж байгаа. Нөгөө одоо багш нарын чинь л гац мөрөөдөл тэгэл ерөөсөө бэлтгэл сургалт хийж байгаа чинь нэг шавьяага төрүүлэх л өдөр шөнөөл тийм бодож явдаг хүмүүс. Багш нар чинь жоохноос цуг байцсан тий. Тэгээд асар их нэрвтэн багш хүний ажиллаж бас тэгээ чангуу багш бол тэгэл одоо олимп дэлхий хүн чинь их олон жил тэгээ явах юм бас балархаар зарайт юм билээ шүү. Зүрх мөрхөд явчихаар юм билээ. Тэгээд би чинь өөр ингээд барилга хийж мэжлийг тайвширдэн штий. Тэгээ яг бүхэн ажил руу оронгууд бас ядарна, бас тархитлагаа багш хэлээр тархитлагаа хөвдөн. Шаал өөр юм бодоод ингээ өөр ертөнц өөр ажил мажил ингээ хийгээ явах юм бол. Тэр хоёр багш гоё тархитлагаа амраа. Одоо энэ багш дасгалжуулагчид энэ саксны лигмийг шарахад тэр дасгалжуулагч багш нар дандаа халзарцсан цагаарцсан байдаг те. Хамгийн их юм бодож нэрэж стресстэй хүмүүс. Их тооцоод л юм. сайн байгаа юм да. Өлгий их баян 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 нур сум гэдэг баха. Нэг барьцандаа хурцууд бас их гоё шитэмгий. Гэхдээ нэг үе одоо казак хөөхтүүд м олон болж шүү. Сая өсвөрийн улсын аврал дээр мундаг байл шүү дээ. Лүсэн дээрээс. Болгоны залууд.
Өсгөө ам авсны хоёр тунаагүйсэн те. Амлсан юм байна те. Биеийн жингийн энтгс гэж ярьдаг юм л да. Ер нь бол хөгчүүдийн жингийн юуг бол их гоё барьж шүү бас. Гэвч нэг хэсэг чинь бол нөгөө барь цонгоноос болоод жинг бол бас л альбитэл тавьсан шүү дээ. За энэ Долонгуугийн Бямбэрд Захны Досонгийн төвшин төр хоёрын барилдаан байна. Бямбэрдний саяны эргэлт бас их гоё. Тийм ард нь орог гарц алсын шууд руу явж гад унсан юм байна шүү дээ. Алин дээр үсэн бэ? Хөрөнгөн Батүлзийн сундуу юу? За дахиад. Тийм. Өвгөн хүртсэн байна. Одоо ингээл нүд гүйцэхгүй юм хурдан барилдааны чинь камерын шүүлтээр л үзэхгүй бол давуулж гуйдах гээд Арангаа Батүлзийн буцаагаад одоо маш их хачиж байгаа юм да. Ер нь бол бас ховорхон одоо яг сургалтын дээр бол ер нь заагадаад байхгүй тийм их шүү дээ. Ингээд гойд цаашаа хутгал гэхээс буцаагаад энэ тал руугаа одоо маш их гэж байгаа юм бол баг байхгүй. Тэгэхээр л спорт бас нэг моментийн юм. Хүнээ мэдрэмжээр л хаашаа тэнцвэр алдах гэдэг тэр тал руу. Аа. За залгуулаад 7-гийн даваа руугаа. Та өргөжлүүлээд харцгаа тийм ээ. Ороод ивчи даа гэж. Зүүн руугаа эрд марчиж. Гоц мөргсөн юм байна шүү дээ 7-оос эхлээд. Тэгсэн. Бэмбэрд нь 5 дээр тунаад 6 7 дээр бол тунаж байгаа юм те. Анх хоёр Бямбэрд хоёрын таван тунсан юм байна тийм ээ. Өсгөө 3 бөхөөс ам авчаа. Өсгөөр хэдэн оных юм бэ? 23 оных. 3 харин тий 3. За ингээ бацсан байна. Жингийн нэг жаахан ахуулах гал бас болж өгөхгүй л байгаа юм. Анх 78-аас эртэл ирж ирсэн юм да нэгдүгээр дамжаанд одоо чинь Одоо хэдэж? одоо нэг 96 таа л байна хэрхий. Өндөр нь бол сайхан шүү дээ. Гоё өндөр. 91-тэй хангалттай сайхан дээ. Жин 120 30. Үгүй юу одоо тэргээ байг гэдэг 110 болчихсон гэдэг. Үзээ тэгээд Метр эртээ үндэсний бүхд хамгийн пүүл гоё жин ер нь хэдэн килограмм байх вэ? Жин ер нь бас метр эртээ хүнд бол хамгийн сайхан жин өнөөдөр дөрөвтэйгээ уялдуулаа бодохоор одоо 140 сайхан жин. 140. Цагаагийн жим бол одоо 140 40 гоё. Үгүй хүрхгүй. 132 гоё. Цагаа бол 140 хүртэл мэддэхгүй. 31 2-тэй л байгаа. Манайг актер мэддэхгүй шүү. Энд чи одоо өнгөрсөн 1 сарын улсын авраг. Тий, тэгээд Азийн авраг. Азийн авраг 4-5 сарын Дагестаны тэмцээн. За тэгээд Оноо цогдуулах тэмцээн. Чансаны тэмцээн. Аа. За нэг хүсчээ. 1 сарын жилэтгүүр улсын авраг 1. 3 сарын Азийн авраг. За 4 сарын сүүлээр нэг Дагестаны тэмцээн. Тий. 5 сарын Улаанбаатар Open билүү нэр нь? Улаанбаатар Open. За 7 сард дэлхийн аврагын сорил. 9 сарын дэлхийн аврагын чинь үндсэндээ бол 9 сарын дотор 6 удаагийн жин хасалт. Тэр 6 удаагийн жин хасалт нь 10-аас 12 кг. Бөөгнөлөө үзэх юм бол чинь 60 хэд 70 кг нэг хүнээс хасахаар алсаараа бол гурилга хийчих юм бол. Тэгээ буцаагаад нөгөө юунд орно гэдэг чинь бас нэлээ бэлтгэл амралт зэрэг хэрэгтэй. Тийм. Одоо бол яг цэвэр үнцээрээ. Уу яг одоо тэгээ барилдчихлээ нүү. Би нэг одоо цэвэр үнцээр одоо хойлно гэсэн байхгүй тэгэл. Тийм үү. Өөрийнхөө тэгэл. Одоо лавг гэрэл зам үнцний бөхөө яг 100% авах гад байна уу? Чөлөөтэй яхан бол гэдэг нь үзэгчдийн. Одоо Батмагнаа ч гэсэн буцаагаад чөлөөтэй ороод ирэх хийж үүсэхгүй шүү дээ. Байж болно шүү дээ хүн тий. Тий байж болно. Жин ямар ухаа шалтгаалаа. Ямар ухаа шалтгаалаа. Энэ харин UW-г бүхий бол 120-д 130 болгочихгүй багтаа сонгол шиг гэдэг. Тийм ээ. Магнаа бас тэгж боддог л байлгүй. Бодоо шүү дээ. 130 болгоод дөр бол бас гайгүй шүү дээ, тийм ээ. Тэгээ яг багшийн хэлээр тэгээд бас л жилд 3 удаа, 2-оос 3 удаа нэг 10-аад хил хаягт. Бас хэцүү юм билээ. Буцаж ингэж үндсний бүхэн
сэргэх юмдээ ороход бол чанга чангаслын бүхийн энэ луг штанг хийж байгаа дан зодогтой бэлтгэл хийж байгаа нөхдөөтэй тийш тэгшвэр золгоон дээр үсгэд бол тамир дутаад байна. Тэгээ 6 удаа хасчихсан болохоор би жаахан агаал өмнөөс нь бас их чин шүү дээ. тийш. Зүгээр одоо ингээ нэг сайхан үндсэн одоо 160-70 хэлтэй хүн бол хамаалах тэр чинь өөх нь айл болно. Чихгэр дүүхэн шиг илүү дутуу юм байхгүй нэ. Дахиад 10 гаругаар ингээд жилийн 6 хасаад тэгээ тэрийг 60-70 хэл хасаа хийчихэр чинь амаргүй л дээ. Ингээд Одоо юу савчны хоёр манай харин магна арслан 40 руу төгсөн баха балцгаар дүү нэлээд том. Яг 33 таа лээ. Сайхан том л харагдаад байгаа. том шүү. Яг вакцины хэлдгээр бол би бас нэг хэсэг байж үтсэн. 86 мургаатай нэг жил гарав. Тэр нэг яс томтой хүн ч юм бол хэцүү л горцоогоо. Тэр нэг ид жуужмаа тул яахгүй. Тэгэхээр заас юу н хаалсан үн зэрэгтэй дээгээд 50 л үтсэн чинь пүггээл барал 100. Жирэмтлаа дээр ер нь тогтсон уу? Оо нэг л барилчих. Нэг л барилдсан уу? Тэгэл 178 болоод ирэнгүүт нь яаж тэр хүүхдээ чинь доош насах 10 хэл асуулах. Тий. Тэгэл нэг 122 3 гээл ингээл тэгэл тухайн үедэн бол барилдал байгаа юм 125 даа 2 3 жил үтчихэж байгаа юм. 30 гараад ирэнгүүт яг вакцины юугаар бол бас жоох хайлаад биш үү бас яад нэг 7 8 хэл. Тэгээ ер нь бол би тэр чинь асалтын юг нэг за жилд тэгж хасаад байгаа. 3 жилийн дараа асал гайг болт юм л шүү. Яг ингээд үе мөрч чангараад мэдэгдэв юм л шүү дээ. Гоо чөлөөч юм бол ерөөсөө л юм шүү дээ. Давсар цагаа өвдөлөө хөл аавна. Одоо тэр нэг өвдөгний нэг хагалгаанд нэг хийсэн тэр бол зөв нэг бас нэг тухайд юу шүү дээ. Чөлөөтөхийн л нэг тэр баян өвдөл тэр мастан өвдөл яваад гарч яг сэмэрл явагдав л. Тэгээ тэр миний газ амжилт явсан л та. Бас нэг тиймэрхүү мандаар дэмаа чөлөөч чинь бас 2 цагаас амар ажилттай л гэдэг шүү дээ. Хаста дээд зэгрийг л гаргах шүү дээ. Шаталаа тийм лээ. Итгэлийн хажуунаас харахад л хашрамар байгаа ч. Тэгэхээр тэрийг бие махбод дээр өөрөө туулж гарна гэдэг амар. Тэгээд харж байгаа хүн тийм яг зарим нэг чөлөөтийн багш нар бол одоо их спортоор л хичээлж сайжрал гэж ярьдгийг тэр нь бол нэг талтай үнэ. Батмагнаач адилхан лав гэрэж адилхан их спорт бол үнэхээр амжилтанд нь 100% нөлөөсөн үгүй л. Нөлөөсөн. Хоёулангийн хослолоо явна гэхээр л нэг жаахан амаргүй. Одоо чөлөөтийн бэлтгэл бол ингээд энэ өнгөрсөн дивжиний бэлтгэл бол үндэсний хөхөд харшилдаг юм бол зогсолт муутай болох. Алсаараа жаахан тамир муутай. Зөвхөн тий. А гэтэл үндэсний хөхөд бол хамгийн чухал юм бол тамир зогсолт хоёр байгаа. Ингээд хоорондоо зөрчил юм л да. Тийм биз дээ одоо ерөөсөө тэр байгаа. Ер нь бол бас яг энэ дээр тэгж бод. Одоо ялгаахгүй үндэсний хөгч гэсэн чөлөөт чи яг ингээл бүтэн жилээр бэлтгэлийн төлөвлөгөө гаргадаг тий. Тэгээ нэг шигшаагийн юу чинь. Тэгээд бас 2 3 жилийн дараа ямар төвшөндөө явж байгаа бэлтгэлийн төлөв. Үндэсний хөгч гэсэн ялгаахгүй шүү дээ. Тийш. Тэгээ нэг хүч хийлэгчмээр, үндсийн нийлэгчмээр. Тэгээ чөлөөтийн юуг бол яг чөлөөт хийжсэн хүмүүс бол хайж болохгүй 7 төр нэг ч юм уу. Тэгээд үндсийн жоохон хамгаалах ч юм уу ингээд. Тийм л. Тэгж явал жоохон тохиромжтой болов гэж би бодсон шүү дээ. За үргэлжлүүлээд 8 9 10 гэдэг нэг 3 даваа бид үлдээд байна да. Дараагийн даваагаа. Сумын жилт болон залуугчдын барилдааны. Дамдаа очрын мягваржууга залуу авраг сургуулийн авраг лицей төгссөн хөхт. Аа. Чойжил сүрэн мягваржуугаад аврагын лицей төгссөн 98 оны залуучууд хөдөө ажиллаж амьдэрдэг шүү дээ. Тэгээ хөдөөс орж ирээд барилднаар сайн барилдж байгаа биз? Монд өгөн тий. Тий. Ажил амьдрал нь хөдөө байгаа. Сайхан залуу шүү дээ. Чөлөөтөр өрхөн барилддаг байсан мега. За өсгөө бян барилдны хоёр тунсан юм байна. Тийм байна. Бян барилдны галбар малбар ч бас л анх хэрэгт нь сонирхчихсан. Надад олдоогүй л дээ. Би бас нөгөө Бачаргал начингаас бас яасан шүү. Хамгаалцтаад гуйсан шүү. Ноо за. Тэр одоо өгч гээд. Тэг амны гар зулсан. Амны гарц. Гараач Гараачсан юм бацсан алдангууд. Бүрхийн нэтгэж юм а тий. Сүүлийн хэдэн даваанууд дээр ням даваа маш гоё гоё технүүдийг хийж. Бас гоё исэн шүү дээ. Өө хараал исэн юм шүү. Харж байгаа юм гэдсэн шүү. За ингээ 9 даваа.
Нэгмэрч өсөх 2 Мяндаваа гэдэг гоц мөргүүд. Нэгмэрч болцсон. Дундгойн чойжсруу 2 чи нэг анги юм шүү юм бэ те. Тий. Аврал эцээ. Тэгээд нэгдүгээр дамжаанд хоёулаа ороод намар нь өсгөрөдөө харцаг руу алдар спортоор руу Хоёулаа явсан. Би тэр чойжсрын дээр бүр явуулахгүй гээд одоо яг та нар оруулахгүй нэвтрүүлэгт явуулахгүй гээд нэгдүгээр дамжаанд чойжог өөрөө явна алдар руу очиж бэлтгэл хийн гээд өсгөрөдөө багш нар очино гээд. Тэгээд үгүй яагаад сэлэнгийн хүн гэдгсэн чинь бас тэнцээ тэгэл одоо ажил төрөлтөж болох байсан баг. Өсгөө багшийн аав нь дундгуйн хүн гээд ингээд. Тэгээ би явуулмааргүй байдаг. Хөөхөн Баатар чи их нэртэйгээ чойжсрын надад авчирж өгчээсэн юм л да. Тэгээд тэгэхээр тэр чинь хэдэн он юм? 16 он байна. 2016 онд. Чойжог за тэгвэл хоёулаа 5 барилдъя. Чи намайг нэг хаявал та өөрөө барилдаж байгаа юм уу? би өөрөө барилдаж байгаа. За. Одоо ингээд олон гоё авчилдах гэдэг шүү дээ. За 5 барилдаад би нэг л унах юм бол чи алдар руу яв. За. 5 нойлдох юм бол аврагдаа үлдэх шүү гэдэг. За. За гар хөл бариад. За. Манай ангийнхан тойроо зогссон. Гоё юм болсон. Тийм. Тэгээд би чи нэг авчуулахын тулд хамаг юм тавьж байгаа юм бэлтгэлээр. Би зодогтой бас бэлтгэлийн хувцсан дээр би зодог өмссөн. Жожо зодог шуудаг Монгол хөтөлтэй. Одоо өөрөөс нь асуугаар та нар. Тэгээд 5 үзээ 5-0. Тэгэл одоо за ямар ч байсан үлдээхэр боллоо гэдээ итгэсэн яваад гисэн байсан. Тийм. Тэр яг зүгээр л нэг тийм дурсамж гэх юм уу түүхэлтэй тийм л юм болж байсан. Энэ өсгөө нэг чинь одоо бүксөө сунгаа алдсан байж тахаа. байхгүй гэж үзэж шээ. Тий. Тэр олон дотор бас Харцагдаад. тэгжээс юм даа тий одоо байнга л бодогддгийг. Гоё хийцтэй залуу шүү. Чойж өсгөөч бас ярзгар юм байна. Өсгөө харгад нарийнхан дээр барилдахаар тамиртай шүү. Тамиртай, их тамиртай. Би өөрөө нөгөө нэгдүгээр дамжааныхантай эренгүүт нь барилдчихдаг байхгүй юу? Дандаа барилдаж ерөнхий өөрийнх нь биеийнх нь мэдрэмжийг авдаг. Тэг их тамиртай. Сайхан. Тамирын таалагдаад. Хамрын нөх би зүгээр бүрээ. Оо тийм үү. Тий. Уушиг сайтай. Тэр чинь цаашаага ингээд цагаан мөгөөс дамжууд уушигны цагаан гуурсанд очиход овоо юм байх гэдэг. Тийм тий. Адуу хамраар шинждэг. Дум бүрээ хамартай. Энийн хамрын нөхөд та нар ажиглаараа зүгээр л бүрээ зогсныг нь харсан ч бас нэлээд том хар нөх харагдаж шүү. Гол ясныхын тамир тэгээд өөрөө юу хүмүүжлэх сайтай. Их төлөв дараа санагдаж шүү. Тийм олон чанар нь одоо хүнийг татчихж шүү дээ. Энэ телевизийн захирал шагналгаар туснаа. Тийм байх. 90 л байдаг юм даа. 90. Тэгээ ганцд начинда бас би давхар даатгсан. Нэг нутгийн хоёр. Нэг нутгийнх. Одоо тэгээд би дангаараа Ив Монгол дээр аваа яваад хар чинь цалин пүнлөөгч чадахгүй. Харин ч одоо төлбөр тооцооны юм яригдах гэдэг. Тэгээд энийг аав энэ гайгүй болно. Хүмүүжлэлтэй. Ямар ч байсан нэг толгой зосчихгүй элдв юмд орооцолдохгүй гэж. Тэгээд жадад албан ёсоор урьдчилан хүргэж өгсөн. Тэгвэл би өөрийнхөө юун дээр бол давхар бэлтгэл хийлгээд Ив Монгол дээр ингээд хоёр талтай хоёлаа маллаа, хоёр талаас нь маллаа. Чи бас эдийн засаг санхүүдлаас нь дэмжлэг нутгийн хүмүүстэй холбож өгөөрэй гэдэг. Одоо тэгжил дөрөвчээс нөгөө олон хүүхд зам нь гоё засагддаг гэж юу? Бусд нь гаргаад нэг гал голом тасалдаг шиг хөгчүүд яг л тэгж байгаа багш. Тэгж байгаа үстэй. Жаахан 20 хөрөнгөт нь за яах вэ? Яг дангаараа би аваа яваад бол дийлэх үед ч олон юм хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр нутгийнхан жад ч өөрөө миний нөгөө сангийн ангийн миний шав учраас жадад авчиж. Хоёлаа хамжи гоёлий гэж. Зөвлөдөө. Тий. Тэр давхар амьдрал яваа ш тий. Тий. Чи барилдах хажуугаар. Манай жад ч өөрөө сайн хариуцлагатай хүүхэд. Тэгэл бодж удаж жадад авчиж гэсэн. За самын барилдааны 120 удаагийн барилдаа нэг таймлан хүрлээ. Гойхон барилдаа мсаа. Одоо үлдсэн 11 сарын хуваарь нэг харчих уу? Тий. Одоо ямар барилдаанууд үлдсэн бэ? 11 сарын барилдаан бол энэ хоёр барилдаанаар өндөрлөж байгаа. За үргэлжлүүлээд 12 сар гараад алтан цом маань үргэлжлэнэ. За нөгөөдөр нэвтрүүлэг тий нэг 3 дахь өдөр 128. Улс орон дээр амралтын өдөр байгаа юу бас? Нийтээр амрах өдөр Нийтээ байгаа. амралт өдөр. Тэгээс хөвгөөндөө очиод үзээрэй. Энэ арай 256 юм байна тий. Улс аймгийн алдар салтаа 256. Оо тийм биш. Бас дахиад
нэг асуулт асуумаар санагдаж байна. Одоо онцлог хүн бол мэдээж Батмагна Арслан байгаа. Тэгэхээр Батмагна Арслангийн давуу талыг та энэ олон жил бас хажуудаа дэрэгдээ бас багшлаад явсан хүний хувьд шавийнхаа талаар яриач. Өөрөө өөртөө итгэх юм да тав чанар. Өөрөө өөртөө итгэх. Тэгээд ер нь явраа нэг юм чин багш хүндээ итгэх тийм ээ. Тэр давуу чанар нь бол илүү давмгаалцсан. Ер нь тэгээд нэг 100% за нэг би ч өөрөө нэг мундаг барилдаж гаваагүй ч гэсэн за энэ мөхийг ингээ хийчин шүү гэл заахад за ер нь тэгээд тэрийг барилдын дээр хэрэгжүүлнэ шүү дээ. Заасан юм болгоно барилдын дээр хэрэгжүүлж байна гэдэг. Тэр нь том давуу тал юм болов уу гэж харддаг. Тэгээд 100% багштай итгэл. Тэгэхгүй хэрвээ над нэг жоохон итгэхгүй нэг за багштай нэг жоох хэрэгжилэл ирэх юм бол лаг гэрэл заана гоё ярьсан байлаа шүү дээ. Багш нартай итгэхгүйгээр яах юм бол тэр хоёр ч хооронд зааг гарчих жоох дунд нь. Тийм. Тэгээ энэ болох ч юм болохгүй ч юм уу тийм хэрэглээ үүсгэл юм бол тэгэл Тэгэхээр бас нөгөө итгэлгүй ер нь цаашаага мэхэн нэг хөгжил гэх юм нь жоохон баахгүй болдгоо. Одоо юмныгаа даваа тал нь бол 100% өөрөө өөртөө итгэх, багштай итгэл. Тэгээ нэг за нэг иймэрхүү байрлаар энэ хүнтэй ингээ барилж чин шүү тэргээ бэлтгэл дээр ярьж заазуулж байгаа юм. Яг дараагийн барилт дээр хийдэг шүү. Хүүхэд байхын л ер нь тийм байсан уу? 10 настайгаас танд очсон байгаа шүү дээ. Таны сэтгэл ер нь нэг шантармаар юм болсон ш. Нэг жил чинь тэр 16-тай чөлөөтэй 10 тэмцээнд байгаа 10 улангаас хүлээс болторч байгаа чи. 16-тай. 16-тай. Гэж одоо 2017 он гэсэн үг. Тий 17. 16 онд. 16 онд байхгүй. 15-тай. Тий 15-тай. Өсвөрийн тэмцээнүүд. Тий өсвөрийн тэмцээнд 10-аад тэмцээнд мултардаг юм аа. Тэгээд нөгөө нэг 16 чинь Азийн хүүхд Якут болд нь шүү хүүхдийн наадам. Сүүлд аав ээжээс нь гуйлаа. За одоо төрүүлнэ. Гадаад паспортын захиал өгөх гэсэн. Их яаж итгэх вэ хүний эцэг тийм ээ. Баян мултраад байгаа чинь. Тэгээ наадлын мултрлууд нь дандаа орон нутагтай юу? Тэгээ орон нутаг энэ Монголд тий. Ингээд ерөөсөө яг ингээд дотоодын нөө төлөөд бүх тэмцээнд мултарч байгаа. Тэгэхээр аав ээж нь дуудаад гадаад паспортын захиал өгч. Одоо яг яах гээд байна. Одоо яг сүүлийн жил яг магнагийн насан дээр хийчих واخхой. Одоо наа өгч нь төрүүлнэ. 69 гэсэн. Итгэдэг бай. Тэгээ нэг гоо түүд гадаадаас захиаллаа. Тэгээ эрэнгүүт төрүүлчих. Тэгээ одоо чөө төрүүлж байгаа юм чинь тэр Азийн хүүхдийн надад медаль аван дээр яаж итгэх вэ? Тэгээ манай ч очиж нөө Якут үтсээр жаад хосоо өгшөөтэй цог явсан. Бахрайн тавилын 3 4-3-оор хожигч явж байгаа. Тэгээ одоо давхар хамаад байгаа шүү дээ. Аа. Тэргүүрээс яг 5 секунд. Цаг дуусгаас. Цаг дуусах 5 секунд. Тэгээ надаас нэг сони харж байна. Тэгэхээр шүгэлтээ уралдаа давхар явуулах. Юусе яг шүгэлтээ уралдаад давхар ард нь гараад яасан цаг дуусчих юм чи. Тэгээ нэг 5 4 тэг хүн шал уралцсан шүү дээ. Хүү нөгөө бэлтгэл хийж байгаа юм. Тэгэхээр 15-та одоо 16 оны нам руу тэр Бахрейны тэмцээн чи намар тийшээ болж байгаа шүү дээ. Юуны Якутын тэмцээн чи наадмын 2 бол. Тий, наадмын 2 болж байгаа юм чи. 15 настай. Тэгээ 69 кг. 16-та 69 төрөлчих. Ерөөсөө тэр чи жоохон байсан. 69. Тэгээд ерөөсөө бэлтгэл хийж байгаа хандлан мандланс тэ шаал өөр. Тэндээс. Урам тэгээ ингээ өөрөө өөртөө итгэв. Тэгээд л ерөөсөө дараа жилээс нахгүй болол. Тэгээд чөлөөтэй чинь урам төрсөн баг. Өсвөрт 2 төрүүлээ залуучууд 3 төрүүлсэн. Түүний сэтгэл зүрэл Тэгээ үеийнээс тасраад яваад гэсэн. Гээл баг багаар ингээл тасраад үндсний бөхөр тэгэл 16-та төрүүлээл 16-ад явна л гэж өмнө говроо. За чи яв гэсэн чи нэг хэргэлзээд байна. Явах уу яах вэ? За миний хөө төрүүлж чадахгүй бол бойл гэсэн шүү дээ. Тэгвэл төрүүлнэ шүү дээ. Тэгвэл яв. Тэгээ явуулчихсан. Тэгсэн чинь нэг барал чинь 26-7 давхар хамчаад ирлээ гэдэг.
Өөрөө тэр Өмнө говьд болсон өмнө говьд болсон 16 нэрмжтэй. Ой тийм. Тэр 18 17-т явж ирсэн бай тээ. Тэ 16-ад анх 16-аас өмнө говьд болоо. Тэгээ дараа нь Эрдэнэт чинь 17-таа дөрвөлээд. 17 юм байна. 17 юм байна. Тэ 16-таа явсан байна магнаа бол. Тий. 17. Бас намар болж ирсэн тий. Тий намар. Тэгэл баг багаар үеийнхнээсээ тасрал тэгэл. Өөртөө амар ихтгэлтэй л дээ бас. Өөртөө ихтгэлтэй, багштаа итгэсэн, өөртөө итгэсэн, олон сайхан тэмцээнүүдэд оролцож юм үзэж нүд тайлж их сайн явсан байна л да. Сайн явсан. Уусал залуусан. Аас тэгэл бол завсраг. За ерөөхдөө одоо нэвтрүүлгийн цаг маань бол энэ үрээд өндөрлөж байна. Тэгээд бид бүхний урилгыг хүлээн авч одоо энэ өдөр цаг зав анзаарцуулж хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хоёр багштаа маш их баярлалаа. Тэгээд дараагийн бас бүхэн өрөө нэвтрүүлгийн олон сайхан дугааруудад оролцож бүхий мэдээллийг ингэж түгээж одоо энэ хөшгөний цаана юу болоод байгааг бол маш олон хүмүүс мэдэхгүй байна шүү. Тэгээд бүхэн өрөө нэвтрүүлгээр орж иж энэ барилдааны цаадах маш олон гоё зүйлсийг задал дийлгэж ярилцдаг дотоо маш их баярлалаа. Тэгээд шавнар нь олон одоо энэ эрх наадмуудыг өнгөлж, төрүүлж, цолоон батгаж олон шавнар нь багш нарыгаа бас сайхан баярлуулсан юм үйл явдлууд болох болтугай гэдэг ерөөлийг төгсгөлт нөргөө. Сайхан байлаа. Баярлалаа. Яриад байвал сэдв дуусах. Яриад байхаар. Яалч хүн нэвтрүүлгийн маань цаг дуусах болсон болохоор энэ хүрээд өнөөдрийн 25 дахь дугаар маань үзэгчтэй өндөрлөж байна. Дараагийн дугаараараа иргэн уулзтлаа. Баяртай.